булчинтай болох хамгийн үр дүнтэй арга юу вэ? Part 3 тавтан хурлаа. За хэдүүлээ өнөөдрийн бичлэгээр Канадын бодибилдингийн тамирчин, фитнес коуч, ютубер мөн science community дундаа шинжлэх ухааны тоо баримтыг бодит амьдрал дээрх практик зөвлөмжтэй хослуулсан маш гоё зөвлөгөөнүүдийг өгч чаддаг Jeff Nippard гэдэг залуугийн How to Build Muscle буюу булчин хэрхэн яаж ургуулах вэ гэсэн бичлэгийг хэдүүлээ үзээд ярилцаад явцгаая. За хэдүүлээ шууд бичлэгтээ орцгоё. In this video, I'm going to explain how to build muscle in 5 levels of increasing complexity, starting with the most basic explanation and getting more detailed as we go. Now, in preparing... Ихэд 5 түвшин тайлбарлах чинь булчин яаж ургуулах талаар noob буюу анхан шатны ойлголт хүмүүс тайлбарлаж байна. Novice буюу анхан шатны хичээлж эхэлж байгаа хүмүүс, average буюу дундаж, дээрээс нь elite pro гэдэг 5 түвшин тайлбарлаж байна. Хэдүүл өнөөдөр эмчлэхээр ерөөхдөө бол эхний 3 түвшин үзэх болно. Яг бол энэ бичлэг баг 22 минут эмчлэг байгаа учраас за хэдүүлээ хурдан жоох нэмэгдүүлээд явъя гэж бодож байна. За 1:25 дээр тавьчихъя. Preparing this video, I consulted with a number of different experts, including a professor in muscle metabolism, an industry leader in the field of biomechanics, and an active researcher in the field of strength and conditioning. I'm also a pro-natural bodybuilder myself, and I've been studying the science behind getting jacked for over a decade while coaching people from around the globe. And just for fun, I'd like you to comment below which level you got to before you started zoning out or getting lost. Тэгэхээр ямар төвшөнд байгаа гэхлээр өөрийгөө тодорхойлоорой. Noob буюу ямар нэг ойлголттой төвшөнд байна уу, эсвэл анхан шатны хичээлж чадах төвшөнд байна уу, эсвэл дундаж шатны төвшөнд байна уу гэдгээр тодорхойлоорой. Ерөнхийдөө Jeff Nippard сая өөрийгөө 10-аас илүү жилийн туршид яаж буралчин ургуулах талаар, булчинтай болох талаар илүү судалж ирсэн. Дээрээс нь бичлэг хийхийн тулд зөндөө олон профессор доктор профессор булчингийн шинжилгээ ухааны судалгаа шинжилгээ хийдэг хүмүүстэй ярилцаад тэр ярилцсан зүйлсүүдээр бас оруулсан байна. За тэгээд өөрчлөлөө үзцгээе. За анхан шатны ойлголт хүмүүст булчинг ерөөхдөө тайлбарлаж гэсэн үг тийм. Яаж булчинтай болох вэ? All right, so building muscle is actually pretty simple. All you really need to do is lift weights and eat protein. Protein, of course, being a macronutrient found in foods like fish, chicken, meat, dairy, beans, lentils. За ерөөхдөө анхан шатны төвшөнд болохоор булчинтай болохын тулд ерөөсөө жингээр өргөх дээрээс уурахтай байдаг ч тийм. Жишээлбэл уураг гэхээр одоо загас тунаа загас тэгэл дахиад тэгэл хонь нөхрийн мах тэгэл цагаан айдаа, сүү цагаан айдаа, дайвар бүтээгдэхүүнүүд хэлбэл буурцаг самар энэ бүх зүйлс байгаа. Уураг энэ бүх зүйл одоо макронутриент гэж ярьдаг тийм. Макро дотор болохоор угдас нүүрс ус уураг гэж 3 ангилдаг. Тэр уураг бол маш хэрэгтэй байдаг. Булчин ерөөхдөө бүгдүүлэх нь чухал элемент нь болж ирдэг гэсэн. Protein powders. And when you weight train, your muscles start to think, well, if we're going to keep lifting these heavy weights, I'd better start to get some bigger muscles to make this easy. This is called an adaptive response, and it's kind of like when you play guitar. Your fingertips start to get harder and grow calluses as an adaptive response to pressing against the strings. It hurts at first, but then it gets easier as you build the thicker skin layer. However, lifting weights isn't quite enough on its own to build muscle. To build something, you need building blocks. And when it comes to muscle, the building blocks are called amino acids, which you get by eating protein. So when you lift weights, you're telling the muscle it needs to get bigger, and when you eat protein, you're giving the muscle the building blocks it needs to actually grow. Тэр нэгээс ярьж булчин ургуулахын тулд бид амино acid буюу амин хүчлэгтэй зүйл хэрэгтэй байдаг бахнэ. Одоо аливаа зүйлийг ерөөхдөө бий болгож байхын тулд ерөөхдөө байдлахаар бол cost шиг тавь бай тэ. Дэн зүйл хэрэгтэй байдаг шиг бидний биед бас байрал тэр building blocks буюу тэ. Тэр бидний булчин бүрдүүлэгч хүчин зүйлс тэр ишгүүд бий болох амино одоо амин хүчил буюу уург хэрэгтэй байдаг бахнэ. Тэгээд ерөөхдөө жингээр өргөд эхлэхээр би adaptive response буюу тэр хариу уралд ороод за ийм хүн чин өргөх гэж байгаа юм чинь ерөөсөө булчингаа томруулахгүй болохгүй маань гэд би ерөөдөө итгэвчдэг гэсэн. Итгэвчд хариу урал орж эхэлдэг гэсэн. За тэгээд тэр хариу уралд ороод бидний биес илүү их уурыг ихч эхэлнэ гэсэн юм бол. Яг нэг гитар тоглож байгаа жишээ одоо харьцуулсан шүү дээ. Гитар дөнгөжлөлтөд тоглоод эхлэнгүүд нь хурууны өндөг хөвддөг шүү дээ. Тэгээд нэлээд ихлэхээсний дараа хурууны өндөг ингээд хатуураад утас одоо гитарын утсан дээр даахад өвдөхөө байдаг шиг булчин бол тэгдэг. Тиймэрхүү өстэй байдлаар хөгждөг гэсэн. За хоёр дахь төвшин буюу фитнесээр анхлаг хичээлж байгаа хүмүүст
Тэ ойлголт өгч байна. So, in reality, it's probably not quite good enough to just lift weights and eat protein to get really solid results. For example, if you're lifting the exact same weight for the exact same reps 2 years from now that you lifted today, probably won't be good enough to keep the muscle growing. Sure, you'll see some decent growth at the beginning because you've never lifted any weight before, but soon enough, that weight will no longer be challenging enough to present a sufficient stimulus for your muscle to continue growing. This is why we need to expand the lift weights part to lift weights with an emphasis on progressive overload. Тэр нэг сая юу гэж ярьж байгаа гэхээр бид нар яг нэг өргөж байгаа жингээрээ одоо дүнж өргөж хэлжсэн жингээрээ мэдээж жилийн турш хийдэг шүү дээ. Одоо 20 кг дасгалын одоо штангны гол өргөжсэн бол жилийн дараа дахиад тэрийг өргөж тахын бол ямар ч үр дүн гарахгүй мэдээж баг зэрэг үр дүн гарч эхлэн бие хөөгөөд те булчин ингээд хүнд үрлээд тиймэрхүү үр дүнгүй эхэлж гарч эхлэн гэхдээ нэг жингээ ерөөсөө жингээ ахиулахгүй байгаад тахын бол тэр үр дүн гарахгүй. Тийм болохоор одоо жингээ өргөх тал дээр бид нар юун дээр анхаарах вэ гэхээр progressive overload буюу ачаалал айж мааж нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн. Now, the technical definition of progressive overload is the gradual increase of stress on the muscles during weight training. But we can simply think of it as just increasing some training parameter over time. So from workout to workout, you want to add a little bit of weight or add an extra rep using the same weight. For example, let's say you're trying to grow your biceps. Rather than doing 3 sets of 10 reps with the same weight week after week and month after month, it'd be much more effective to do 3 sets of 10 reps in week 1, 3 sets of 11 in week 2, 3 sets of 12 in week 3, and then in week 4, you can go back to 10 reps again, but this time add a little more weight. Now, тэр нэг сая ярьжтэй ерөөхдөө нэг progressive overload буюу ачаалал нэмэгдүүлнэ гэдэг нь булчин дээрээ өгөх стресс буюу ачааллыг нэмэгдүүлээд байгааг хэлж байгаа. Ер нь баг багаар нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр жишээлбэл энэ дээр аягүй гоё тайлбарлсан шүү дээ. Ачаалал нэмэгдүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг 4 викээр тайлбарлсан шүү дээ. Эхний 7 хоногт 10 удаа орж исэн. Тэгвэл 4-7 хоногийн туршид 10 оролттой давталтайгаар үргэхийн оронд 7 хоног болгон тоогоо нэг нэмэгдүүлсэн байгаа байхгүй тий 11 12 гэх. Тэгээд 4-7 хоног дээр нь буцаад 10 болгоод дээрэс нь харин оронд нь жингээр нэмэгдүүлж штэ. Энийг болохоор ерөөдөө энгийнээр хэлэхэд ачаалал нэмэгдүүлэх буюу progressive overload гэж нэрлэнэ. At a certain point, you may not be able to increase the weight or reps each and every time, and that's okay. There are still other ways to apply progressive overload, such as by adding an extra set with the same reps and the same weight, or even by doing something as simple as controlling the negative a little better, or feeling a stronger mind-muscle connection, where you more consciously feel the muscle squeezing and stretching as you lift, or swapping out for a new exercise and starting that overloading process again. Тэгээд overload хийгээд явангууд угаасаа жон гацах үеэр угаасаа 12 дандаа жингээ нэмэгдүүлээ дандаа таталтаа нэмэгдүүлээд яваад чаддгүй хүн тодорхой хэмжээний хязгаар тэрэж байгаа тэрэндээ гацдаг гэхдээ зүгээр өөр байдлаар яаж overload хийх вэ гэхээр control negative буюу яг асуулаа шахлаа эсвэл өргөлөө буулгаж явах үедээ тэр ачаалаа удаанаар аваад удаан болгохыг control negative гэж хэлдэг. Тэгж ачааллыг авч удаанаар буулгаад илүү далаацтай хийхэд одоо илүү булчингаа мэдэрч хэлдэг сурдаг гэсэн. Энэ болохоор бас нэг progressive overload-ийн нэг хэлбэр нь байдаг. Буюу ачаалал нэмэгдүүлэхийн нэг хэлбэр юм аа. Өөр бас нэг хэлбэр нь болохоор set нэмэгтэй 4 удаа оролттой хийжсэн бол 5 удаа оролттой болох тий. Эсвэл дасгалаа өөрчилж болно. Өөр дасгал одоо нэмж оруулах ч юм уу эсвэл дасгалаа өөрчлөөд саний зарчмаар тий 7 хоног болгоо нэг тоогоор нэмэгдүүлж явах ч юм уу тий ийм байдлаар явахыг ерөөхдөө бас overload progressive overload гэж хэлж болно гэсэн үг. So on the nutrition side, we can do quite a bit better than just saying eat protein. So to be more specific, the latest research shows that landing between 1.6 to 2.2 grams of protein per kilogram of body weight per day, so about 0.7 to 1 gram per pound, is a good target for maximizing muscle gain. For example, if you weigh 165 pounds or 75 kilos, you want to be eating somewhere in the range of 120 to 165 grams of protein per. Тэр одоо уургийн талаар ярьж тэ. За хоолны хувьд яах вэ? Хэрэг хэмжээний уур гэдэг вэ тэ. За ерөөдөө бол манай Монгол болохоор нэлээд нийтлэг ойлголт нь биеийн жигээ 2-оор үржүүлэх гэж ярьдаг шүү дээ. Биеийн жигээ 2-оор үржүүлээд гарсан тоогоо таны өдөрт авах уургийн чинь хэмжээ юм гэж заагаад өгчдөг. Тэгэхээр ерөөдөө бол Jeff Nippard-ийн хэлж байгаагаар хамгийн сүүлийн шинжлэх ухааны баримтыг юу гэж хэлж байгаа нэхээр биеийн жигийн килограмм тутамд 1.6-аас 2.2 грамм уург эднэ гэсэн яг монголчууд маань энийг дундчлаад 2 болгоцсон байна л да. Тэгэхээр хэд 75 кг жинтэй бол өдөрт 120-аас 165 г уург идэхэд зүгээрээ гэж хэлж байна те.
per day for general muscle building. Now, there may be some advantage in going a bit higher in certain advanced situations, but this is a sufficient range for most. Now, if you're very high in body fat, the grams per unit body weight approach won't work as well. So let's say you're 300 pounds, you don't really need 300 grams of protein per day. So in that case, I simply prefer to use 1 gram of protein per centimeter in height because it works independently of body fat percentage. So let's say you're 5'9", or 175 centimeters tall, 175 grams of protein would be plenty for you. Not a perfect system, but it'll get you in the right ballpark. And while there is some За ярьж штэ. За энэ зургийг хараач. Хэрэг таны чин биеийн чин нэлээ их байгаа бол жишээлбэл энэ одоо зурган дээр л 300 паунд буюу 136 кг байгаа. Хэд хүнд байгаа бол биеийн чингээ заавал 1.6-аас 2.2 хөгжүүлээд шаардлага байхгүй. Ерөөсөө өндрөөрөө гоцчих гэсэн. Тэгэхээр 1 см дээр 1 г гэж үзээд хэрэг таны өндөр 175 кг 175 см байгаа бол 175 г уург иднэ гэж тооцчих гэсэн. Тэгээ энэ болохоор таны жин нэлээ их байгаа тохиолдолд 100 болон 110-аас дээш килограмтай байгаа тохиолдолд энэ өөр явбал зүгээрээ. In the right ballpark. And while there is some evidence to suggest that spacing your protein across 3 to 5 meals throughout the day might be more ideal, if that suggestion holds true, it's certainly much less important than simply hitting a daily protein target. In fact, contrary to common belief, training is a much more powerful contributor to muscle growth than diet, and by quite a long shot. So while it is true that a caloric surplus will drive muscle growth more effectively, and dietary manipulations like protein timing can have some impact, I'm going to focus the remaining levels on maximizing. За тэгэхээр мэдээж булчин томорхын тулд бидний бие дуурах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь caloric surplus буюу тэр илүүдэл калори бас хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо сүүлийн судалгаа бас нотлохоо юу гэлж байгаа юм гэхээр бидний авах хэвээр өдөр тутмын авах хэвээр урыг 3-аас 4 хоолнд хуваагаад идэх юм бол илүү бие сайн шингээж авдаг гэсэндээ судалгаа байд юм байна. Гэхдээ калорийн нэмэгдэл болон уург дээрс нь уургийн шейк гэж ярьдаг шүү дээ. Протеин шейк зэргийг хизээ авах уу гэх мэт энэ хоолтой холбоотой үзүүлэлтүүд нь булчин өсөлтөнд чухал нөлөөдөж гисэн. Үүнээс илүүтэйгээр дасгал нь илүү ажил бүгдэлтэй гэдэг талаас нь ярих гэж байна. On maximizing the muscle response through resistance training. За 3 дугаар level буюу average level дундаж ерөөдөө дасгал хийгээд ерөөдөө ойлголттой те intermediate буюу дундаж түвшинд одоо булчин яаж ургуулахыг тайлбарлах чинь. So, focusing on progressive overload is smart, but it still leaves a lot to be desired in the gym. For example, it doesn't tell us how hard we should push it, or how many sets we should do, or how many reps we should do, or how heavy we should be lifting. The progressive overload дээр мэдээж төвлөрөх нь зөв. Гэхдээ бас дараах слотод бид нар бас хариулт олох хэрэгтэй шаардлагатай шүү дээ. How hard should we push it? За дасгалаа хэр сайн одоо effortтай тэ хүчин чармайлттай их хэрэгтэй. Одоо how many sets should we do? Боёо хэдэн set хийвэл зүгээр юм те? How many reps should we do? Хэдэн таталтайгаар хийвэл зүгээр юм? How heavy should we lift боёо хэр хүндээр бид нэр өргөх хэрэгтэй юм бэ? Тэр асуултад бас хариулт явуулах шаардлагатай. So next, I want to take a quick look at what the research says about the so-called acute training variables, factors like effort, volume, intensity, exercise selection, and frequency. Now, I think effort is the most fundamental variable for growth because no matter how much you optimize all the other stuff, if you aren't pushing it hard enough, the muscle simply won't grow, at least not optimally. There's currently a raging debate within the scientific community about exactly how hard we should push each set. A relatively small group of experts insist that all sets should be taken all the way to muscular failure, defined as an inability to complete another rep despite maximum effort. But I'd say that the mainstream scientific consensus is that it isn't necessary to take sets all the way to failure. You do need to be pretty close. You shouldn't be leaving more than 2 or 3 reps in the tank for most of your sets. Now, of course, there are a few exceptions where leaving 5 or more reps in the tank does make sense for recovery, especially when training primarily for strength. As a general rule, За хэдүүл ажиг ухраач. За сая Jeff Nippard ярьж effort буюу дасгалаа яаж хэр хүчин чармайлттай хийж байгаа нь илүү маш чухал байдаг гэж ерөнхийдөө fundamental үзүүлэлт гэж хэлж байна. Одоо нэлээд суурь одоо үзүүлэлт гэсэн. Яг тэгвэл хэр хүндээр хийж байгаагаас үйлчлэлт халаад ерөө та дасгалаа сайн effortтай буюу хүчин чармайлттай хийхгүй бол энэ булчинд сайн ачаал өгдөг булчингийн өсөлтөнд сайн нөлөө үзүүлдэг ээ. Pushing it hard enough simply won't grow, at least not optimally. And there's currently a raging debate within the scientific community about exactly how hard we should push each set. Тэгэхээр сая бас нэг scientific community буюу эрдэмтдийн дунд тийм маргаан байд юм байна л та. Тэрний юу гэж маргадаг вэ гэхээр
дасгалыг хийхдээ ерөөсө булчин цуцсан хүртэл хийх хэрэгтэй гэдэг нэг хэсэг эрдэмтэд байдаг. Өөрөөр булчин цуцсан гэхээр дахиж давталт хийх боломжгүй болтлоо бүр ядартлаа нэг сетийг те бүр булчин ядартлаа хийх ёстой гэсэн үзэл баримлал дэмждэг эрдэмтэд байдаг. Нөгөө хэсэг нь болохоор бүр тэгж ядартлаа цуцтлаа хийх шаардлагагүй. Ядаж нэг 2-3 нөөц үлдээвэл зүгээр гэсэн тийм үзэл баримлал эрдэмтэд байт юм байна. Sets all the way to failure, but you do need to be pretty close. You shouldn't be leaving more than 2 or 3 reps in the tank for most of your sets. Of course, there are a few exceptions where leaving 5 or more reps in the tank does make sense for recovery, especially when training primarily for strength. But as a general rule, most of your sets should be pretty close to failure. So you do need to push it hard, maybe harder than you think. Up next, volume technically... За дараагийн одоо үзүүлэлт нь болохоор volume буюу одоо дасгалын нийт ачааллыг refers to the amount of work you do, and this was historically calculated as the number of sets times the number of reps times the amount of load. But as of 2015, за volume нь болохоор яаж гарч ирдэг вэ? Би сая өмнө хэлсэн шүү дээ. sets times the number of reps times the amount of load. Set буюу дасгалын оролтын тоо, rep буюу давталтын тоо, load буюу жингийн тоогоо үржүүлээд volume буюу нийт ачаал гарч As of ирлээ. 2015, most practitioners began to think of volume simply as the number of hard sets you do. Now, over the last few years, it's become a popular meme to think of volume as the, quote, primary driver of hypertrophy. And if I ever said this, I no longer think is the case. Rather than more... Ерөнхийдөө бол нэг volume-ыг зарим scientific судалгаан дээр л юу гэж хэлдэг вэхээр hard set буюу яг үндсэн сетийг чинь л volume гэж тооцно гэж хичээлэх юм бол бидний бие халаалтын сетүүд байгаа шүү дээ. Бие халаалтын ихний нэг юм уу 2 оролтыг бол volume-д оруулахгүйгээр зөвхөн яг үндсэн хийж байгаа оролтуудыг чинь одоо жишээлбэл 2 оролтоор warm up бие халаалт хийгээд 4 оролтоор үндсэн сетээ хийлгэж бодоход тэр 4-ийг чинь яг hard set буюу үндсэн одоо volume гэж тооцдог зарим судалгаан дээр байт юм байна. More volume leading to more growth, what we instead see is a sort of inverted U-tree, where more volume leads to more growth only up to a point, past which further increases don't do anything extra, and then at a certain point, adding more volume seems to be counterproductive. So there's this volume sweet spot, which seems to be a bit different for everyone. And I find a lot of people are already doing more volume than they really need, and would probably benefit more by reducing their volume and focusing a bit different for everyone. Энэ нэг юу гахгүй те. Volume дээр болохоор тийм sweet spot гэдэг юм байт юм байна л та. Одоо жишээлбэл юу гэсэн үг гэхээр энэ одоо доотлын шугамыг болохоор volume буюу ачаал шүү дээ. Нийт ачаал босоо шугамыг болохоор gains буюу одоо нэг бидний авч байгаа булчин хэр томорж байгаа те хамгийн сайн үзүүлдэг л тэр gain гэж л байгаа булчин томрох. Заримдаа одоо бидний ачаал их байх тийм сайн үр дүнтэй байдгүй. Яг гэвэл ногоон цэг дээр байгаа volume нь болохоор жин багтаагаар хийгээд байгаа хэрэг. Яг ижилхэн тоогоор ижилхэн таталтаар арай жин багтаа хийгээд байдаг. Энэ улаан цэг дээр болохоор жингийн ихсгцэн эсвэл тоогоо эсвэл оролтоо ихсгцэн байдаг. Тэнгүүт чинь гарч байгаа үр дүн адилхан байгаа даа. Тэгэхээр тэрэн дээр смарт байх хэрэгтэй гэсэн. Яг sweet spot олох хэрэгтэй гэсэн. Гэт хүн дээр хийгээд тийм амар бас үр дүнтэй байдгүй. Яг өөрөختөө би тохирсон жингээр хийгээд гол нь ачааллаа сайн аваад далаацтайгаар хамгийн сайн эффорттойгоор хийхэд тэр яг тэр гарч байгаа үр дүн чинь яг гоё байж өгдөг гэсэн үг тийм. For everyone. And I find a lot of people are already doing more volume than they really need and would probably benefit more by reducing their volume and focusing more on effort and execution. But the main point is that you should experiment and figure out what dose of volume gives you the best balance of gains and recovery. Still, based on what we know from the current science, something around 10 to 20 sets per body part per week seems to be a good range for most people and most muscles. So. Тэгэхээр сая ярьжтэй. За яг юм шиг. Ихэд нэг биеийн одоо хэсэг болгон дээр 10-аас 20 сет хийхэд хэрэгтэй болдог гэж хамгийн сүүлийн шинжлэх ухааны судалгаанууд дээр үздэг юм байна л да. Жишээлх юм бол цэж дээр одоо жишээлх юм бол 4 удаа орлоо ч юм уу орлоо гэж бодоход дахиад нэг 7 хоногт нэг дахиад 2 орчод ерөнхийдөө 10-аас 20 рейнжд орчиж байгаа хэрэг. Тэгэхээр энэ sweet spot доогоор авчин. Дээрээс нь яг таны биед ямар хуу жингээр хэдэн удаа
хийгээд те хэр одоо ачаалтаас галаацтай дасгалаа хийх нь илүү үр дүн хүргээд байгаа гэдэг таас өөрөө туршиж үзээрэй, олж мэдээрэй гэдэг талаас нь ярьж байна. So, for example, if you're running an upper-lower split that has you in the gym 4 days a week, your chest volume might look something like this, with 6 hard sets for your chest. Жишээлбэл одоо энэ одоо 7 өдрүүдийн хуваацсан биш те. За нэг дэх зүрхтэй upper буй биеийн дэсэг байна. Хоёр дахь 5 дахь lower буй биеийн доод хэсгийн дасгалууд байна те. За тэнгуут чинь дэд хэсэгт нь болохоор bench press те. Үндсэн одоо штангтай шахалттай 3 сайд кабелтай одоо цэжнээс хад 3 сайд гэдэг нийт 6 сайд болчихж байгаа. Дөрөвд өдөр болохоор dumbbell press буюу те гантелтай шахалт байна те 3 сайд deep буюу 2 параллел турникэнд хийдэг цэжин дасгал байна 3 сайдтай. Тэгээд нийт 6 сайд буюу нийтдээ 7 хоногт 12 сайд болчихж байгаа байхгүй те. Monday and 6 hard sets for your chest on Thursday, and 12 hard sets for the week. Okay, next we need to cover intensity, which despite За дараагийн хийх үзүүлэлт нь болохоор үзэх үзүүлэлт нь болохоор intensity буюу хэр одоо дасгалаа эрчимтэй хийх вэ гэдэг үзүүлэлт байна. Repetition with effort technically refers to how heavy the weight is. You can either lift heavy weights for low reps or light weights for high reps. What's the best for muscle growth? Well, it turns out that as long as you're taking sets sufficiently close to failure, you can maximize hypertrophy using high reps or low reps, or a combination of both. Research has shown that reps as low as 3 and reps as high as 30 all cause similar muscle growth. However, there does seem to be a limit to how light you can go. New data shows that when you lift weights lighter than 20% of your 1 rep max, you do see significantly less growth. But the average rep count... За энэ дээр болохоор нэг юм үзүүлэлт байна. За ерөөхдөө бол intensity буюу дасгалын бас жинг хилтгэе гэж хэлж байна те. Жишээлх юм бол та хүн дээр үрж байгаа бол мэдээж давталтын тоо арай цөөх байна. Хөнгөнөр үрж байгаа бол давталтын цаа илүү олон байж таарна. Тэгэхээр ерөөхдөө шинжлэх ухааны research-үүд дээр үж хэлдэг гэхээр 3-аас 30 давталтын хооронд байвал ялгаагүй сайн болчин урууж өгдөгөө гэснээр судалгаа байд юм байна. Гэхдээ яг миний хувьд өөрийн одоо туршлагаар ярихад баазрын хөнгөн жингээр оруулж орлон реп хийж олон таталттай хийж болж илүү гой ачаалж илүү гой хөөж илүү үр дүнтэй байх тэг боломжийг бүрдүүлэх юм болов гэж боддог. Тийм болохоор яг зарим дасгалуудтай те хэрвээ яг хүчний тал дээр харж байгаа бол мэдээж жингээ хэсгээд давталтаа багасгах хэрэгтэй. Яг гой булчингаа ургуулъя, булчингаа томруулъя гэж бодож байгаа бол давталтаа жоохон нэмээд жингээ багасгах төвчл зүгээс харагддаг хэрэгтэй. Jeff DeFort болохоор биеийн жингийн 20% тай одоо биеийн жингийн биш шүү уучлаарай. One rep max буюу нэг удаагийн өргөхтэй жингийн 20%-аар дасгал хийж байгаа тохиолдолд үр дүн нэлээд багтаг харуулж байна. Subjects got with that load was 67 reps. Not a very practical way to train regardless. Жишээлбэл 60-аас дээш давталтаа болоод тэгэхээр айгу үр дүн муутай авч эхэлчихэж байгаа. Булчингийн өсөлтөнд ч дээрээс нь амьдралдаа жоохон хэрэгжүүлэхэд боддог шүү дээ. 60 реп хийх гэж юу вэ? Маш их цаг хугацаа орно. Тэгэхээр So the traditional 6 to 12 rep zone is kind of a myth in the sense that research shows you can go well outside that range and still grow fine as long as you're training close to muscular failure. Still, I think there is some value in that 6 to 12 range because тэр яг 6-аас 12 таталтыг бол нэрхэд нийтлэг хэрэгэлдэг. Фитнес дээр хичээж байгаа хүмүүс ч гэсэн нэрхэд нийтлэг хэрэгэлдэг. Гэхдээ заавал юм байх албагүй гэж хэлж дээ. 3-аас 30 хооронд байвал алхимжиж олно. Гэхдээ хамгийн гол нь булчин цоцох хүртлээ булчин төвчөлжлөөл энэ хооронд байж болно гэж судалтай хэлж some дээ. value in that 6 to 12 range because once you start dipping down below 6 reps, you can risk unnecessary strain on your joints and it can be practically more difficult to accumulate enough volume. And the more often you go above 12 reps, the more you risk just burning yourself out as higher rep sets are harder to recover from. For practical purposes, I suggest splitting it up like this, with the majority of your sets coming in that 6 to 12, maybe 15 zone, while having smaller chunks dedicated to lower reps for continued strength progression and higher reps for stimulative variety. Yeah. Ихэд бол Jeff DeFort-ийн болохоор ингэж ангилт юм байна. Их дасгалаа 6-аас 12 реп дотор татал дотор байлгachвал зүгээр. Тэгээд зарим нэг цөөхөн дасгалуудаа 1-5 таталт хооронд байлгаад тэр нь болохоор хүчийг нэмэгдүүлэхийн тулд те strength нэмэгдүүлэхийн тулд хүн дээр цөөхөн таталтай илүү хийвэл зүгээр байдаг. Тэгээд дээрэс нь зарим нэг дасгалуудаа зарим нэг цөөхөн дасгалуудаа 12-оос дээш
хийгээд энэ булчин өсөлтөд бүр амар дэмжиж өгдөг. Ер нь 12-аас дээш 25 хүртэл одоо хөнгөнөөр хийхэд булчин бүр ерөөхдөө амар дэмждэг. Гэтэ яг хоо практик байх үднээс 6 сар дотроо хийцлээд байвал зүгээрээ гэж үзэж байна. I think exercise selection and execution is just as much an art as it is a science. Sure, I do tend to favor multi-joint compound movements like squats, presses, and rows in my own training because they give you more hypertrophic bang for your buck by activating large amounts of muscle mass while promoting more efficient total body strength gain. And while I definitely think mastering these basic compound movements is important, single-joint isolation exercises certainly have their place, especially when it comes to targeting smaller muscles like the biceps, rear delts, side delts, and abs, which can be overpowered if you focus on compound lifts exclusively. Luckily, when it comes to muscle growth, there are no mandatory exercises. And so after mastering the basics, it's once again important to experiment with different movements and movement variations to figure out what works best for you and your body's mechanics. Now, when it comes to frequency, it seems like most people have юу гэж хэлэхээр дасгалын сонголтын талаар шүү дээ. Ямар дасгал хийх вэ? Ерөнхийдөө бол нэг үндсэн суулт цэж шахалт үндсэн одоо таталт гэх мэт том булчингууд ажилтдаг дасгалууд бол маш чухал. Тэдгээр дасгалуудыг зөв техниктэйгээр хийгээд булчин масс бүрдүүлэх нь маш чухал байдаг. Гэхдээ бас жижиг булчингуудыг ч гэсэн ялгаагүй сайн далаацтайгаар олон рептэйгээр хийх нь чухал байгаа. Биеийн жижиг хэсгүүд байгаа шүү дээ. 2 дахь 3 дахь болоод мөрний хажуудлын булчингууд, уртлын булчингууд гэх мэт олон булчингуудыг дасгалуудаа олон янзаар туршиж үзээд гол нь далаацтайгаар ачаал сайн авч хийх нь чухлаа гэж ярьж та. best for you and your body's mechanics. Now, when it comes to frequency, it seems like most people have flipped from thinking that you should only train each body part once a week on a split that looks something like this. Otherwise, you're going to overtrain and melt your muscle away. To these days, most people thinking that if you train on a bro split like this, you're never going to make any gains at all. Одоо нэг иймэрхүү одоо бидний наа ерөөхдөө нэг олон жилийн фитнес тавьж байхад нэг иймэрхүү зүйл аягүй нийтлэг байсан. Жишээлбэл нэг дахь өдөр цэжний өдөр, хоёр дахь нурууны өдөр, гурав дахь хөлний өдөр гэх мэтлээ. Тэгээд дөрөв дэх, тав дахь гарны өдөр ч юм уу иймэрхүү хуваачдаг байсан. Энэ ерөөхдөө бол одоо ширүүлийн санал ухаанаар болж байгаа шүүмжлэлт өртөж байгаа. Ингэж явах оронд ерөөсөд upper body биеийн дээд засгийн булчингууд хөгжүүлэх өдрүүд болон lower body биеийн доод засгийн булчингууд хөгжүүлэх өдрүүд тэгээд амрах өдрүүдэд дунд нь оруулаад иймэрхүү хөдөлгөөн явуулах зүгээрээ гэдэг талаар их шинжлэх ухааны сүүлийн судалгаанууд болоод ерөөдөө фитнес дээр хичээлж байгаа тамирчдын үр дүн ерөөхдөө харуулдаг байгаа. Because science? In reality, the latest research actually shows that frequency in and of itself likely plays a relatively minor role in muscle growth, and the latest studies show similar results between hitting a body part once a week and 3+ times per week. However, I still generally recommend hitting a muscle at least twice a week, and I do prefer splits like upper, lower, and full body over the traditional body part split because they typically allow for more volume per week and higher quality volumes per workout. Still, as long as you've got all the other variables in place, are recovering properly, and being consistent over time, this is an area of programming that probably deserves less of the spotlight than it tends to get. And then there are За тэгэхээр одоо frequency буюу одоо 7-ны хийх давталтын тооштой. Тэгэхээр ерөөхдөө сүүлийн судалгаан дээр юу ярьж байгаа вэ гэхээр биеийн булчингуудыг 7 хоногт 1 болон 3 удаа хийх нь тийм амар их нөлөөтэй байдгүй гэсэнтэй судалгаа байгаа мэй. Сонирхолтой судалгаа тийм. Гэхдээ 7 хоногт ер нь бол доор хаяж 2 удаа булчингуудаа хичүүлэх хэрэгтэй. Булчингуудаа 2 удаа ядаж орох хэрэгтэй гэсэн саналыг бол Jeff Deport тавьж миний хувьд ч гэсэн ердөө шууд чинь 7 хоногт ганцхан удаа хийхээр бас яг тэр би яг тухайн булчин бол яг сайчаалж гоё хөгжиж хөдөж байгаа хэцүү санагдаж байна. Тэгэхээр одоо pro split гэж ярьдаг л да. Одоо цэжний өдөр нурууны өдөр, хөлний өдөр эсвэл гарны өдөр ч юм уу тэгж хуваахгүйгээр зөвхөн өдрүүдээ upper body, lower body буюу биеийн дээд хэсэг доод хэсэг гэж хуваагаад явчих юм ба англиад явчих юм бол 7 хоногт 2 удаа хийх орох боломжтой болчихж байгаа. Илүү олон дээрээс нь тэр хийж байгаа дасгалуудаа маш чанартай, далаацтай хийгээд гол нь донд нь сайн амарч аваад явчвал илүү сайн үр дүнтэй. Дээрээс нь тууштай байх юм бол frequency бол тийм амар тийм чухал үзүүлэлт биш ээ гэдэг талаар нь ярьж байна. За дараагийн одоо бэлтгэлийн үзүүлэлт нь rest period байна. Буюу амрах хугацаа байна тийм. За lifting tempo буюу нэг өргөж байгаа одоо юу гэмдэ
асуулаа хэр удаан хурдан гүйцэтгэлтэй хийж байгаа те. Ачаал авч нэлээд удаан хийж байна эсвэл хурдтай хийж байна те. Темпо тэрийг хэлээд байгаа. Intensity techniques буюу дасгалыг хэр эрчимтэй хэр ачаал авч хийж байгаа тэрийг хэлээд байна те. Intensity techniques that make up a relatively smaller piece of the puzzle, and rather than go into detail on these, I'll just link a few videos on them down below. За дараагийн түвшин элит буюу дасгалаар байнга хичээлдэг хүнд булчин өсөлтийг тайлбарлах талаар ярих болно. Тэгээ дараа нь тест про түвшин гэж байгаа мэргэжлийн түвшин. За эдгээр түвшингүүдийн бичлэг хэдүүлээ дараагийн бичлэгээр үзцгээе. За тэгээд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк, саб хийгээрэй, фоллоу хийгээрэй. За тэгээд дараагийн сонирхолтой бичлэгээр уулзлаа. Түр баяртай.